айдас ба сургамж толилуулж байна. Аав манайли өрмөл хүлдэ. Төрсөн аав ээжтэй эзэж уулзч байгаагүй. Хожим ээжтэй минь суу намаа гаргасан. Тэгэд өргөмөл гэдгийг олж мэдэн төрсөн ээжийг ирж хасаар олсон боловч харамсалтай нас бараадаагүй байсан юм билээ. Төрсөн ээжийн ядаж шарилэгж болов эргээгээд гэр бүлээ дагуулад идэ будаа бэлдэн газар руу явсан юм. Би тухайн үед 6 талаатай байсан санагдаж байна. Төрсөн ээж нь дарханд амьдардаг байсан. Дарханы дэрэгдэх оршуулгын газар оршуулсан юм. Яг хаан тавьсныг нь хүнээр сайтар заалхан бид Улаанбаатар хотоос эртний хөдлөн дарханы зүг явлаа. Зорсон газартаа хүрэн ижийнхэн ширлийг зөндөө хайлаа. Хэдэн цаг хайгаад ерөөсөө олсонгүй. Удалгүй гэгээ тасрагч төглөө. Дахин уццаж олохгүй байгаагаа хэлэн лавлыг ихээр тэр үед ямар гар утас байсан биш. 1988 он л доо. Сүүлдээ бид цаа болигээд буцаад уул руу уруудаад явж байтал аав манд гинэтхэн цог тусан ирж харснаа. Энэ мөн байна. Би олчлоо гэж хэллээ. Тэгээд хизээч уулзч байгаагүй эмиг ихэн ширлэг иргэн идэ будаа өргөөд бид буцсан. Аав дараа нь хэлэхдээ намайг уруудаад буцаж явхад араас миний хүү эргээд гар би энд байна гэж хэлсэн гэн. Чихэндээ ч итгэхгүй эргээд гартал чанх харталт нь хайж байсан ширэл мөн байсан гэж сүлд хэлсэн юм. Намайг бүр баа байхаас янз бүрийн сонин зүйл их тохиолдог байлаа. Хамгийн амар зүйлүүд дотор байранд байх тэр үед болдог байсан. Одоогоос яг 4 жилийн өмнө өвлийн жирийн нэг өглөө сэрүүлэг 6 цаг дуурайд би сэрч эхлэв. Тэгээд босхоо байх уу, яах уу гэж бодвол за босъё гэж орноосоо толгоогоо дэлгэж харсан чинь яг миний өөдөөс гарсан зүүн хойд болонд нэг охин үсээ урдуур амжираад өвдгөө дээрээ сууж байлаа. Намайг тэр бүснийхээ булангаар хараад байх шиг байсан. Би бүр шоконд орчоод орилж чаддаггүй. Амнаас нь дууж гараагүй. Энэ бол сүнсэн даруулах биш. Өмнө нь сүнсэн зөндөө даруулж байсан болохоор энэ тохиолдол яг бодит байсан. Тэгээд би димийл булан руу бүлээгөөд хөвтөл байлаа. Өөрийнхөө хүүхдүүдийг дотроо дуудаад уйлаад байсан. Тэгсэн чинь нөгөө балерин чинь тэр булангаас өсөрч бууж ирээд яг миний өөдөөс хараад зогсчихлоо. Би хөдөлж чадахгүй үйлсэн хэвээрээ. Нөгөөх чинь бүр ойртоод нүүрэнд амар царайгаа яг тулаад ирэх тэр үед дэндүү хайсанд амар чанга орлоод нэг юм өрөөнийхөө хүүхдүүдийг сэрээсэн. Тэгээд нөгөө балерин чалах болсон. Тэгээд өрөөний хүүхдүүд сэрэхдээ намайг яг яагаад орсныг бараг бүгд мэдэж байсан. Хэдэн жилийн өмнө Италид ирээд удаагүй байхдаа найз охинтойгоо хамт 2 өрөө байр төрөслөж амьдралаа. Би өөр нэг мэдэмтгий хүн л дээ. Нэг өглөөрт би эвгүйхэд сэрчээд орныхоо аж руу хараад хөлөө хараад тэгтэж байсан юм. Тэгсэн бүр нүдэн дээр нь орны дороос нэг гар гарч ирээд өвдгөн дээр нь алгадаад авлаа. Би бүр яг сүнс сайлчих гээд айгаад ойрлох гэсэн дуугартаггүй. Нүднээс нь нөлмс хожоод өвдөг хорсоод найзгаа арай хийн дудлаа. Миний орны дор хүн байна. Намайг зогчлоо. Гэсэн чинь манай найз айгаад нэлийн холж байгаад орны доошоо хараад юу ч алга гэд намайг ирж босгоод өрөөгөө хэд хоног хаалгыг нь тасгааж баахан лаасаж орхисон. Анх тэр байранд ороод удаагүй байсан юм. Унтаж байхад хажууд хүн хараад цосоод байгаа юм шиг мэдрэгддэг байсан. Бас орны хүлд нэг хүн суучдаг байж билээ. Ер нь тэгээд тэр өдрөөс хойш би муудаад Монгол буцаж имчилгээ хийгээд эренгүүтээ байраас олж байсан.
Манай хичээх 1-р хавлын хуучны өх сумал 9 давхурд амьдардаг. Би хаяа очиж хундаг байлаа. Ер нь тэдний орцыг сүнстэй гэдгийг бид нар угаасаа мэддэг байсан. Учир нь өглөө өдөр аль ч үед ихэнхдээ бол 5-6 цаг үе тэдний дээд айлын өсвийтэй хутлын жимээ гардаг байлаа. Нэг өдөр дээд айлаас нь усаалтаад алимаар нь өглөө дунтуулахгүй жимээ гардаг талаар хэлтэл манай ялхуу хөтэ хэвстэй тэгж явдаггүй гэсэн. Таньдаг мэддэг хүнээс асуусан чинь нэмэгтэй хүний сүнс байна гэд гимгүү болохоор нь бид ч тоохоо болцсон гэж хэлж байсан. Нэг өдөр очиод ихч рүүгээ заалгасан дүү байж магадгүй гэхээр хүн байгаа үгүйг нь мэдэх санаа таалхыг нь чагнал хүн байгаа шинж алах. Харин өнөө өсвийтэй чимээ сонсогдол ханан дээгүүр над руу улам ортож байгаа нь мэдрэгдээд хэсэг хүчиж орлоо. Нэг тийм юу ч хийж чадахгүй үгч байхгүй ухаан санаа гараад явцсан юм шиг. Тэгээд байж байгаад ягаад ч юм улам ханан руу очиж чагнаж байгаад гиний тухайн ороо дайд сантраад зүрх хурдан цоглоо дум хүмгүй гарсан. Тэндээс гараад хаах хурдаараа гэртээ ирсэн. Орой мутаж байгаад нэг сэрсэн бие хөдөлгөж чадахгүй. Тэгээд за өнөөх сүнсэн дараалгаж болж байх шиг байна гэж бодоод нүдэл нээхгүй гэж бодсон. Нэг ч юу ч харах юм блэ. Тэгээд хэсэг хөдөлгөөн идэж оролдгүй тайван байсаар аяндаа тэгээд зүгээр болсон. Хэдэн жилийн өмнө бас явдал гэлээ. Миний амьдралд харсан баг хамгийн аимшигтай зүйл байх. Энэ гэр бүлийн хүү хоёр нь угаасаа тун гачирхалтай амьдралтай хүмүүс байсан. Одоо бол ахын өнгөрөөд эмэгтэй дүү хүүхэд гаргасан байдаг юм. Тэр үед би оюутан байсан. Нэг л өдөр хутамжаар цулагийн талаар таагүй яриад тарж эхэллээ. Тэр гэр орондоо ирэхээ байгаад орой шөнөөр тэний чууж идэж манай гудамжны нэг охинтой хамт нэг ёсонтой бие үнэлдэг болсон байсан. Гэтэл бас нэг өдөр тэрний талаар бас хачин яриа явж ирсэн. Лам хард үзүүлсэн гэтэл би юу болсон талаар найзуудаасаа асуудал. Араас нь хүн нэрээр нь дууддаг болсон. Бас нэг шин халууцаад газараар унтахдаа хаягараа гараа гаргачихсан байсан чинь толгойд хүрээ орхимжоо нэмэрсэн лам завлаа суулчихсан гарыг нь барайд маань уншиж байсан гэсэн. Тэгээд орлоод гараа татж явж чадахгүй гэрийнхнээ дуудаад тэгээд ер нь хүнд үзүүлсэн юм байлээ. Үтсэн хүн ойлгомжтой зүйл хэлсэн байсан. Орой шөнө гадуур их явдаг дайрлага дайрсан. Дивтэй болсон байна. Бузарцсан байна гэдэл. Тэгээд их л аргалсан гэсэн. Нэг өдөр тааралцсан чинь усаа зөөгөө явж байсан. Бодол засарсан байх л та. Нэг их хөдөлгөөн манай хөөрт шинэс юм. Дараа жилийн өвөл манай хамаатны ихнэр нөхөр хоёр манад ирлээ. Тэгээд нэг хачин мэдээ доллох уу гэхээр нь юу юм гээд асуудал. Зулагийнхан сохтуудаа гэрийнхээ ажуудлын уулан дээр байдаг өндөр хүчтэй шонгоос өөрийгөө бож амиах орсон. Бас биеийн бүхэлдээ маш их гэмтэлтэй хөрсөн болохоор гэрийнхний нөлөөнд зөвшөөрөхгүй бөө юм болсон. Тэгээд тоотхыг нушуулахтай талтан савыг нийтэл өөхөх хугацаанд хэтрээд 1 сар илүү амьдсан байна гэж лам хэлсэн байгаа. Манай хоёр ч үргэлжлүүлээд ярьж байна. Цаадах чинь бараг сүүлийн сар шахуу их хачин болчихсон. Байн гараас хүн дуудаад шүнхий юм хараад ойрлж чарлаад маш их удаг болоод бараг хүнээ байсан гэн. Гэрийнхэнд ингэж байна гэж хэлэхээр нөгөөдөл нь ерөөсөө тоохгүй явсаар байгаад нэг л өдөр амиа хорлож өгсөн юм. Тэгэд манай хоёр ах ихч ойрч яваад өглөө. Тэр шин би ахтайгаа гэртээ онож байсан. Шүн зүуд нь батаа ирчихсэн явахаас өмнө чамтай уулздаг юм болов гэд хүрээд ирлээ. Юу байна хичээл сайн уу гэж байх юм. Нас барсан гэдгийг мэдэж байгаа болохоор ёстой үнэхээр аимшигтай байсан. Үхсэн хүн зүуд нь доош нүдэн гэлэлцаад би бүр нүдрүү нь харж чадахгүй. Чи чинь хүчгсэн биз дээ. Одоо тэгээд яваад өглөө. Дахин над дээр битгий иргээд би зөндөө гойсон. Тэгсэн гарнаас татаад ерөөсөө тавихгүй зүгээр баяртай гэж хэлэх гэж ирж байхад чинь гэдэл инээгээд байсан. Бурхан минь ямар аимшигтай байсан гэж тэр нүдэн. Тэр жилээс ахвал намайг өвчин ороогоод эхэллээ. Савл хийвэл ханаа түрээд халуурдаг боллоо. Миний араас дүү маань хүртэл дагаж өвдөд болорсон. Тэр үед би дүүтэйг хоёул амьдардаг байсан. Манайх өөр газар амьдардаг болсон юм. Ээж аваа хоёр хөдөө ажилладаг юм л та.
Тэгээд хичээлээсээ чөлөө аваад хүрээдэр та хоёр яг яаж чад ингэж өвдөд байгаа юм юу болсон өөрсдөө нүдрийг хармаар байна л гэсэн. Бид хоёр шуудангийн унаанд суугаад өмнө гоо явлаа. Шүн гэртээ ирсэн аавч хоёр биднийг хараад их байхаж байсан. Хоёр хүүхэд нь өчтөн олон хоног халуураад аимшигын царайтай болсон ямар ч тамир тгийгүй хачин царайтай юмнууд байсан юм. Тэр шин бид нар унтаж байтал зүудэн батаа орж ирсэн. Бүр улам аимшигын алуурчин шиг болчихсон. Чамайг авшаад гинэл үгүй гэлээ. Гэт үүдээс хараад инээгээд тэрнүүд нь ямар амар байсан гэж цоргоод л. Би айгаа зүудэндээ уйлаад сэрсэн. Тэгсэн тоонон дээр нэг хар сүдис юм харж байснаа гинэл алах болчихсон. Би ээжийг дуудаад уйлаад бата байг зүудэнд орж ирээд байна. Сайн намайг авч явна гэд баах уйллаа. Ээж биенд хөөж утсан чинь халуурсан байсан. Хэдэн шин аав ээж хоёр дүү бит хоёрыг өөрчилж унтсан. Ээж байн гарц угуулаад л нэг л төр би гайгүй болоод авгүй болчихсон юм. Дараахан бид нэр хотод ирээд аавын талын хамаатны нэг ихч бүү үүдийг сонсоод аав өөрийгөө үзүүлэхээр очлоо. Бүү ихч явган буужсан аавыг үзэж дууснаа намайг наашир гэж байна. Очоод өмнө судал нөгөө айл хэдийн нас барсан батагийн талаар хэлдэг байгаа. Тэгс нөгөө бата надад их сайн байсан юм гин. Тэгээд л байнга зүудэнд орж ирээд байдаг байж. Бүү нэг юм хийж эхлээ. Одоо дахиж ирэхгүй гэж хэлсэн. Тэр явдлаас хойш зүудэнд дахиж хизээч орж ирэхгүй. Ер нь бол манай байран сүнс орогцсон байхгүй л дээ. Зүгээр л хаяал нэг явуулан дайраад өнгөрсөн юмнууд мэдрэгддэг юм. Сая энэ үйл нэг сард орой 9-д ажиллаад арчхад гэрлүүгээ харж явлаа. Байрны гадаа эртлэнийг портер зогсож байсан. Портер ойр хаваас ер эвгүй мэдэмж төрөөд болдоггүй. Ухаарад байна уу? Дагаад байна уу гэмээр. Гяс гүйж ороод орсны алгаагцсан чинь гайгүй болчихлоо. Гэртээ ороод нэг юм бодсонгүй исэн ч үгүй байж байтал дүү найзуудтайгаа уулзлаа гэд гарлаа. Шүн 11 өнгөрч байхад орж ирээд энэ байрны гадаа нэг портер байсан харсан уу гэж байна. За яасан юм. Гэхдээ зэрэгцээд л нөгөө юм санаанд орлоо. Портер дотор нэг юм сууж байх юм. Хүн биш байна. Бас хорогдоогүй бололтой зүгээр л дайраад өнгөрсөн явуулын сүнс юм шиг байна. Орц руу ороод ирээд тартал орцны үдэн зогсоод үлдсэн. Орч чадаагүй. Онцын шаардлагагүй та одоо гараад ирэхгүй шүү гэж хэлсэн юм. Тэр үед бид өнгөж 15-аас 16 настай хүүхэд байлаа. Хичээлээ тэрад найзтайгаа найзын руугаа явж байгаад хоёулаа 70 давхар орж үзлээ шийдээд орсон юм. Цаг дөнгөжл 2 цаг өнгөрч байсан байх. Хоёулаа шарилнуудын нэрийг уншаад л ухсан бол хүний гарын нас хараад сонирхож явсаар байгаад нар жаргаж байгаагаа зараад хоёулаа буцаад гарах хаалгаа олдоггүй. Тэр үед үйл байсан болохоор хордон нар жаргацсан. Хайж явсаар хаалгаа арай хийж олсон байдаг. Тэрнээс хойш бүх зүйл ихсэн юм. Тухайн үед айгаагүй байж дараа нь хичээлээ тараад гудамжлог орохоор хойноос хүн дагаад ч байгаа юм шиг. Шүн унтаж байгаад гинэт сэрдэг. Сүүдэрнээсээ хүртэл айдаг болсон байсан. Тэгж нэлийн утсан. Нэг шүн унтаж байгаад халуусаад гинэт сэрсэн чинь өсрээ хоолоогоо боожгсан байсан. Тэгэд босоод үсээ боочоо тоон руугаа харсан чинь айгүй тод сар тоссон байсан. Буцаад хэвтээд ах ихч хоёрын хоомтж байгаа зүг рүү хартал. Манай хоёрын дээр сар тусцсан. Тэгсэн хойно нүтгэн хар устай хүүхэн доошоо хараа сууж байсан. Би бүр нүдэндээ ч итгээгүй. Буруу хараад тавьсан чинь дээрээс хүн дарчгаж байгаа юм шиг би хүндрээд явцсан. Орлыг гисэн ч дуу гарахгүй, хөдөлж чадахгүй хөл гарын үзүүрүүд хүүд оргиод л нүд маань хийд юм эргэлдээд л байлаа. Нэсэн удаан байсны эцэст за юу болог орлыг гэж бодоод босдол зөв зүгээр болцсон. Тэгээд шөнө унтаж чадлагүй байж байгаад үүрээр унтсан. Маргааш нэгчтэй хэлье гэж бодсон ч яагаад байдаг болохоор юу ч хэлээгүй. Хит хоногоос нь би нисэх рүү ах руугаа явсан.
Надад хүн дагаад байгаа юм шиг мэдрэмж төрөөдөл байсан. Ахынд очиод оройн унтах гэж хэвцэн чинь шкафныхын төлөв галтгуулгаар тусдаг болохоор хальтаарлаа. Яа харахгүй галтгааныхын дөрөнд хүн харагдсан. Айсандаа би энэ гүрүүтэй босэлсэн. Тэгсэн нэг лам хүүхэд надад маань хэлж өгөөд 21 удаа унш гэсэн. Тэрнээс хойш би юм мэдрэхэ байсан ч би хийм хардаг. Бас тийм юмтай газар аягүй сайн мэдэрдэг болсон. Энэ явдал одоогоос 8 жилийн өмнө надад болон миний найз нарт хөдөө тохиолдсон явдал. Тэр үед наадам дөнгөж өнгөрөөд хотод хүн амтангүй ил хөл байсангүй. Найзууд хотод дэмий байхаар хөдөө хөвсгөл явж ямарцгаая гэд тэр өдрөө бүх юмаа бэлдээд орой хэрэг замдаа гарлаа. Нийт 7 хүн 2 машинд явсан. Орой гарсан болохоор шинэ машиныг ээлжиж барьлаа. Ингэж явсаар өөрийг араангад орж ирж замаараа нутгийн нээлээр орж айрыг махын тэр аваад цааш хөдлөх гэсэн боловч буйнаа гэх найз маань дотор муухаараад байна гэд бид хэдхээр хонохор болов. Оройн бүгдээ галаатай орж суугаад дуулуулаад уухан мууж хөвгөлтөл байлаа. Буйнагийн доторч зүгээр болоод өглөө хэрт замдаа гарав. Тэр үед одоо тавьсан шиг засмал замгүй шорон зам ихтэй байсан болохоор зам сайн мэддгээрээ даваа урд явлаа. Замдаа нэлээд удаан явсаар орой нар жаргаж байх үед даваа гинэт цогсоод замаа алдчихлаа гэж хэлв. Бид нар ч машинаасаа бууж зам идэхгүй болохоор учраа олохгүй машин харуул хүнээс асуу гэд дими цагаалдаа хээр зам дээр цогслоо. Ямар ч машин ирсэнгүй. Гадаа бүр харанхуй болохоор за хөдлийн ингэж байгаад буцаад зам олчих байх гэж цааш хөдлөө. Даваа урд нэг л учраа олохгүй таарсан зам руугаа орохоор тэр зам нэг полой моттой хэсэг рүү орчихно. Эсвэл явж байгаа зам нь алга болно. Бид нар ингэж төрж явсаар шөнийн 1 цаг үед нэг хуучин тоосон цагаан 2 давхар байшинтай таарлаа. Бүгдээрээ машинаасаа бууж одоо яах вэ? Эндээ хоноод өглөө явах уу? Эсвэл одоо явах уу? гэж ярилцаад олонхын салаар хоноод өглөө эрт хөдлөе гэдэг санал дээр нийлв. Тэр байшин харахад нэг л айц дөрмөр ямар ч цонхгүй байсан. Бид нар ой дунд яагаад ийм байшин барьдаг байна? Хэн амьдарч байсан бол гэх мэтчлэн тэр байшингаас нэг л жиргсэн байдалтай байлаа. Ирчүүд майхнаас гар тэр хаваар хөдөлгөөн болж байтал бороо ороод юу майхан засгамадаа бүгдээрээ байшин руу юм аваадгүй лээ. Ата хонох ч өнгөрлөөгээд тэр байшин нэг шөнө өнгөрөх адал явдал маань эхэллээ. Хамт явж байсан 2 эмэгтэй найз бид 2 машинд хонлоо гэд түлхүүр аваад машиндаа онохоор болсон. Үдсэн бидээ ганцхан гарч идэнтэй байсан болохоор бүгдээрээ наалтчихсан байшин доторх аяллаа эхлүүллээ. Нэг давхартай 2 том өрөөтэй. Дээд давхартай 3 жижиг өрөөтэй. Дээр үед имлэг байсан болов уу гэмээр санагдаж байв. Дотор нь ортол маш хүртэн байсан. Тэгэд бид нар дээд давхрын болонгийн жижиг өрөөнд онохоор боллоо. Хоёр найз маань машин руу найз охтуудаа шалгангаа пив авчирхаар харав. Нөгөө хоёрыг очих үед 2 охин маань зүгээр ийм яриад сууж байсан гэсэн. Гарсан 2 маань уухан авчирч бид хэдий нойр хөрөх шинжгүй гарч идгийн гэрэлд моошиг тоглож цаг өнгөрөв. Миний нойр хурж байсан болохоор дөрүүлээд хэвтлээ. Гэтэл доод давхар таалан гогч юм харахаар нөгөө их чинь айгаад орж иж байна да гэж бодож байтал дотор хүн орж ирсэн гэх ямар ч чимээ гарсангүй. Тула ойка гэд нэрээр нь бодлаа. Хариу гарсангүй. Яхааргүй хүн орж ирсэн тэгээд бидний доош бодол хинч байсангүй. Гадаа гараад хартал нөгөө 2 маань аль хэдийн унтчихсан байсан. Буцаад байшинд ороод хин байсан бол гэд ярилцаад байж байсан хаалга дахиад онгоогч юм гарлаа. Бүгдээрээ л тэр шат руу гүгээд
өөдрөө гарч идэг нэг тусгатлын чалга байсан. Гэтэл нэг найз маань наад чинь салхин л өөрөө онгоогоод байна штэ гэж хэлв. Тэгээд бид хэд ч гэсэн тавшраад өрөөнд буцаж орсон. Ингээд л газар гоцаа нийлүүлээд бүгдээрээ унтахаар болов. Миний нойр өрөхгүй димэл хөрөөсөөр ингэж байтал коридорт гинт хөлийн чимээ гараад байхан тэр. Хөлийн чимээ наашаасаа яг хаалган дээр ирээд чимээгүй болчихлоо. Миний хажууд хэвтэж байсан хосоо гээд найз маань намайг гараараа татаа сонсноо гэж асуув. Би ч тийм ээ гэж хэлээд айсантай хүнжтэй толгоогоороо битүүлээд хэвтэв. Тэгээд хэвтэж байтал цаад мухрын өрөөнд хоёр хүн хэрэлдэх чимээ гараад байхан тэр. Сайн сонсвол эрэгтэй эмэгтэй хүмүүс байх шиг байсан. Манай хэд юм болов уу гэж дахиад сайн сонсвол арай ахмад хүний хоолой сонсогдов. Хин юм бол эзэнтэй байж юм байх тэгээд баах юм бодож байтал гинт гадаа оюука чарлаад уйлчихсан гүгэд ороод ирлээ. Энэ чимээнээр ундаж байсан бүх хүмүүс босоод оюука дээр очсон чинь тус нулимсандаа холилдсон. Үс толгойн өрвөсөн амтан сая ундаж байсан чинь нэг сексисийн машин дотор орж ирээд гээд юмаа ярьж чадахгүй үлээд байв. Энэ үед би нөгөө өрөөрөө зориг гаргаад хартал дотор нь хинч байсангүй. Туул яасан бэ гэж асуутал машинтай байгаа ш тэгэхээр бүгдээрээ гараад машин дээрээ очтол тоол машин дотор таталт өгөөд амнаас нь цагаан юм гарчихсан амар дүр зураг биднийг өгтлээ. Ингээд бид бошуу хөдлөгээд байшин руу орох гэсэн бүгдээрээ айгаад хай гээд гоц сүнжлээ хаяад хотын зүг хөдлөө. Тэр газараас холцсны дараа туул хэвийн болсон. Дараа нь юу болсныг асуудал. Оюука гарах чимээнээр сэрсэн чинь дээрээс сексисм үстэй нүүр царай мэддэггүй амтан цоо шигцээд харж байсан. Тэгээд цаашаа юу болсон санахгүй байна гэдээ үйлээд ярьж байсан. Ийм нэгэн аимшиг явдал бидэнд тохиолдсон юм. Тэр байшин одоо ч тэр ой дотор сүмийгээд л байж байгаа. Би их сургуулийн 2 дугаар курсын оюутан байсан юм. Тэр үед багшийн дэдийн оюутны өргөө 1-7 давхарт 1-3-6 дугаар курсын оюутнуудтай их жаргалтай сайхан аж төрдөг байлаа. 12 дугаар сарын сүүлээр өвлийн нэг цас хаясан намхан өдөр хичээлээсээ тараад байран дээр гэртэл өрөөнд хүн байсангүй. Нэг давхраас өрөөний дэлгүүр аваад өрөөнд ороод за ганцаараа яаж унах вэ? Танд хин нэгний дууддаг юм уу гэж бодоод сууж байтал ашгүй хажуу өрөөнд хүн алхах хөлийн чимээ хан цохих чимээ сонсогдож байхан тэр. Тэгээд би за ашгүй ямар ч үсэн хантал унтах мэн гэд гэрлээ асаалтаа унтлаа. Шүн сэрээ цагаан артл өөрөнд 4 цаг болж байв. За ашгүй өглөө болох гэж байна гэж бодонгоо хөвтөж байтал гинт хүнчлэний үзүүрээс доошо нэг юм татлаа. Тэгснэ зүүн хөл дээр минь нэг юм дараад дэшээ мөлхөөд яг л жоохон хүүхэд мөлхөөд авирч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Яг энэ нөгөө сүнсч төрөн байна. Янз бүр юм харж хуй гэж бодоод нүдийг тасааны хөвтлээ. Гинт тухайн ороод хартал 2 гараа дэш өргөцсөн. Зүүн хөл болон гар ямар ч мэдээгүй болчихсон. Хүүхдүүд аль хэдийн сэрчсэн байр хөл хөдөлгөөнтэй болчихсон байв. Нэг юм тавшраад 0 авах гээд гартал гаднаас хажуу өрөөний охин орж ирээд өрөөгөө онгоолгоод ороод явчихв. Хажуу өрөөнд хүн хоноогүй бололтой. Инээс хойш ахиж хизээч байрандаа ганцаараа онохгүй гэж өөртөө амласан. Тэрийг бодох болгонд л ар нуруугаар нь хүүд таадаг. Тэр үеийн мэдрэмж бол үнэхээр амар байсан. Олон жилийн өмнө ах цах маань тэрийн жолооч хийдэг байхдаа нутг руугаа явах болсон юм. Тэгээд явахдаа дүүдээ хүүгөө үзүүлнэ гэд баг хүүгээ аваад явсан. Тэр үед дүү маань 3 байсан санагдана. Тэгээд говь алтаач хол нилээд хит хоноод ирлээ. Дүү маань нилээд цутарсан байртаа уйлганаад л холын замд жоох хүүхэд аргагүй гэцгээгээд хувцсыг нь солих гэтэл маамагийн харам дөмсөхгүйгээд авч идээд уйлаад байв. Яав ив гэтэл шүн болохоор аавыг унтангууд
Нэг шалдан мама аавын машины цонхоор орж ирээд надтай тоглодог. Бас өмдөө авъя гэд уйлдаг гэж хэллээ. Бид нар бүгд гайхаад аав нь хэлтэл бүхэн тодорхой болсон юм. Дээр үжим их хоор байсан. Ах замдаа цайлт суухдаа хээрээсний хүүхдийн гайгүй шинэвтэр өмд болоод машины тоос арчирдээ давсан байгаа юм. Тэгэл эзэн шөнө ирж хүүхдээс нэгсэн хэрэг. Тухайн үед томчууд сандраад л нөгөө өмдийг гаргаж ирээ шатаасан. Бас лам хараар ном уншуулсан. Нөгөө өмд жижигхэн хилэн хар өмд байсныг сандаг юм. Өрөвдмөрч юм шиг. Тэрнээс хойш дүүм нэлээд том болтлоо хар бараан өмд өмсөөгүй. Одоогоос 2 жилийн өмнө хогны байраар болсон явдал. Бүгд л инээлдэж гой хувцсаар хангарч байлаа. Охид үсэн янзлахаар нойл руу яарч байх үед 2 давхрын нойл битүү байв. Тэгээд бид хэдний давхрын өргөтгөлийн нойлд орохоор шийдэв. Бид орон үсэн янзл байж байтал хамгийн сүүлд миний ус үлдсэн болохоор би найзуудаа та нар гарчи. Би одоохон араас чинь очлоо. гэж хэлээд бүх юмаа янзлчаад байж байтал сахилахгүй хитэн хүүхдүүд нойлын хаалгыг тасгийдлан саваад гүйчихв. Би их цочсон, бас гайхсан. Хаалгыг түлхэж үзтэл хаалга цоошлогдсон байлаа. Би нэг л бишлээ гэж бодож байтал тэр нойлд би ганцаараа биш, бас нэг хүн байгаа мэдрэмж төрөөд явчихлаа. Хүн байна уу? гэж хэлэх хинч дуурайгүй. 2 минут болсон байх. Нойлын хаалганы голынхан хаалга чихрэн дуурч онголоо. Би дахин нэг хүн байна уу? гэж хэлсэн ч хариу өгүүлгүй хаалга онгоосоор талдаа хүрв. Би доошо хараад дахин нэг хаалга руу хартал. Бурхан минь үрчиж хорч ийсэнгээр бас улаанаар эргэлцсэн нүд нойлын хаалга дээрээс намайг харан тогтож байлаа. Гарынхан хүмүүс нэлийн урт. Духан цав цагаан. Нүд нь улаанаараа эргэлдэн намайг харах тоолонд тэр нүдээ нэг том болооч нэг өнөөлгөж харж байв. Би нааш цааш байн иргэн харан төгжитэй тэр хаалгыг цосолтгүй ойрлон үзээр л байлаа. Нэг иргэн хартал тэр зүйл айж явахнаар доошиж байв. Доошлох тутамд аимшигтай ялзарсан хөл өмжиж байсан. Би аргаа баран уйлж доош суулаа. Тэр хөл өмжиж дууссан дараа хөлөө баруун тийш эргүүлж над руу харан зогсов. Яг алхах гэж байтал төгжитэй нойлын хаалга онгоочхов. Би гайхах баярлах зэрэгцэн ирж харуул сургуулийн жижигрэх. Жиж наана юу хийгээд ойлоод орилж байгаа юм. Гадаа бүх ангийнхан чагсаад байхад би бүр гайхаад ирлээ. Алив бас англигаа яв. Хинээ хэлээд нойлоос гаргалаа. Би нойлоос гарахаас өмнө тэр зүйл байна уугүй юу гэж эргэж хартал. Тэр байхын битийл тал онгоосон хаалганч хаалгатай байсан. Би өстой мэл гайхаж цэл хөхрөн гівч болсон. Ангидаа ороод би юу ч дуурайгүй. Бас царай минь их цонхор болсон байсан учраас багш ээж аавыг дуудсан. Би гэртээ харин юу болсон талаар аав ээжтэй хэлэхэд ламд үзүүлээгээд бид лам дээр очиод лам хөөх өхөн айхтар зүйл хараа сүнсэн зайлчсан байна. Охин минь одоо айхаа илгүй болсон. Тэр нойлд харсан зүйл хэрвээ чамд орцсон бол тамийн ертөнц рүү чамааг аван явах байсан байна. Харин чи тэр жижиг байхдаа баярлж яваарай. Чамааг аварсан хүн байна гэж хэллээ. Энэ явдлаас хойш 2-7 хоногийн дараа би хэвийн байдалд орсон. Хожуу сонсоход тэр нойлд 9-р ангийн охин найзтай гомдон өөрийгөө боомж өгсөн юм байна лээ. Тэр хэрвээ намайг алсан бол тэнд ганцаараа биш надтай хамт байх байсан байх. Энэ явдлаас хойш би тэр өрөөлөө нэг ч удаа зүглээгүй. Танилт маань тохиолдсон ил явдлыг хуваалцахгүй бол хил захнаад шалан чивнэхээр гэрт маань юм орогдчих гээд байна.
Манай нэг найз хятад руу ажилд гараад явлаа. Буудлаа захиалгатай хямдхан буудалд 1 хоног захиалаад буудалд орж илтээ. Тэр үеийн цаон энтер нь хийх хуартай шавар байшин байсан гин. Тэгээд нийтийн нойлтой болохоор коридорт гараад нойл руу алхаж байтал нойлын мөдөнд нэг цагаан юм сүтгэнэд байхаар нь оочртой байгаа юм байхтай гээд ойртоод гарсан чинь урт үстэй цагаан нэвсгэр хувцастай нэг сони магаар дээр хий цогсож байсан гин. Найз маань цог тусаад харсан чинь нөгөө хий биеэ эргүүлээд найз руу харсан гэсэн. Ус нь урдуур амжаастай царай харагдахгүй. Манай хүний өмхөлцгийг харахад шахаад хоошоо нэг алхсан чинь нөгөө сэсгэр чинь хувцтай урзаасан чиглэж ирээд биеийг нэгт хараад явчихсан гэн. Сүнсэн зайлхаа шахсан найз маань өсрээд л өрөөндөө ороод хаалгаад өгсөн гэн. Харин тэр шинжин хаалгыг нь болбож бариулаас нь татсан гэсэн. Гурван хоног өмнө өвгийн нуурын зүүн ирэг дээрх амралтын газарт гүйдэлтэй таарлаа. Том хүү маань гадаа аавтайгаа майхан дунтангээд аавыг 0 орохоор явсан араар хүүтэйг юмараад майхнууд нь сууж байсан чинь яг шурлаг хийж байсан цоогны цаана үсээ унжуулсан зэфий царайтай залуухан охин ирээд суулаа. Хүү маань майхан дотор орондоо хэвтэж байсан. Би хүүгээ айлахгүй тул гаднаа тоохгүй зарайлж хэсэг хугацаанд хөшиж орхисон. Өнөөх чинь 1 секунд харагдсан алга болсон. Нөхрөө эренгүүд майхнаа хараагаад байшин томолсон. Ер нь харахгүй бүрээр мэдхгүй танихгүй газар шурлаг хийх дэмий юм шиг байлаа. Шарсан махны үнэрээр сүнс ирдэг гэдэг нь үнэн бололтой. Өсвөр наснд нь тохиолдсон эвгүй дурсамжаа хуваалцъя. Тухайн үед би найзтайгаа туризм байшинд амьдардаг байсан. Нэгэн цоны орой нар жаргад харанхуй болсон байлаа. Найз маань намайг байнга автобусны бодлоор тосч авдаг байсан. Гэтэл тэр өдөр найз маань тосч чадаагүй. Би анх удаа ганцаараа шүн тэр замаар явах болов. Өдөр нь ганц нурд явж байсан тэр замаараа. Учир нь микро маань гэрээс жоохон хол зогссон. Одоо бодоход ямар ч зөрөгтэй байсан юм. Нарийнхан удмаар алхаж гараад шүн дуу сонсож хөвчтэй явах дэмий гэж бодоод дуугаа хаагаад алхаж явлаа. Хүн ер нь ханахад болгоомжлоод эргэж хараад явдаг штэ. Яг тэрэн шиг эргээд хартал хав гарах хуцтай миний араас явж байлаа. Би гэрлэгөө орох гэж явсан байлгүй гэж бодсон ч муу санаа минь эргэж харахыг хүсээд эргэж харвал олон зоортод байлаа. Их л ив хавгүй явдалд явж байсан. Би бас түүнийг ээлтгэр бодоод хөгшиг хүн юм байна гэж бодоод алхтал нуруу хүүхд оргоод би хөшиг мэдрэмж төрөөд болдоггүй. Салгалаад эргээд хартал өнөө хүн байгаагүй. Бүр чимээгүй алга болсон байсан. Хэрвээ хүн байсан бол заавал хашааны алга онгоож бас хаагдах чимээ дуурах ёстой. Мөн ямар ч гудам боломгүй газараар явсан учраас чимээгүй алга болохоо гинт ойлгоод ухаан орсон гэлтэй хар хурдаараа гэрлүүгүйсэн. Гүйж байхдаа ер нь би ямар ч хүний хөлийн чимээ сонсоогүй гэж бодоод бүр хөлмөө нэг л төвшөд амжиг хөдөлж чадан хөлөвч ирсээр арай гэж ороод найздаа уулсан. Хөөрхөн найз маань тэр өдрийг дурсах болгондоо л надаас уучлах байдаг. Олон жилийн өмнө хятадд сурдаг байхад болсон явдлаа сонирхолтой гэж бодлоо. Сургуулийн дотор байранд өрөөндөө ганцаар амьдардаг байсан. Анх очоод 2 сарын турш их л тайван байдаг байсан да. Гэвч орондоо ороод хэвтгэхэр цонхоор хин нэгэн хараад
ширтэд байгаа юм шиг мэдрэмж төрөө төвшгөө ааж унтдаг боллоо. Хамгийн хэцүү нь өглөөгөр хөшиг нээлттэй сэрдэг болов. Амралтын өдөр нар нүүрэн дээр тусад сэрнэ. Манай өрөөгөр зөвхөн жижүүрл хаяа орж ирдэг байсан болохоор жижүүрт уур хурж амралтын өдөр хүртэл хөшиг нээчих юм гэж бодоод нэг орж ирэхэд нэлээд уцаарлангуй хилж орхилоо. Тэгсэн мөдөөс за яста тийм байхгүй. Би хизээч эснийг нь унтж байгаад юмд нь гар хүрэх хүн биш. Гисэн утгатай юм хэлдэг байхаа. За тэгээд ч барахгүй. Чи өөрөө шин нойрон босч хөшөө онголгодог биз гэсэн юм. Би тийм шүнгэнд 2 давхрын орноосоо бууж зүудэндээ хөшөө онголох хүн хизээч биш л дээ. Тэгвэл өөр үед намайг унтж байхад манай өрөөр орж гардаг гэсэн үг болж таарлаа. Гэж бодоод жижүүрээс нь гуйж өрөөнийгөө л хүрэг авч хаалгаа дотроос нь төвжиж унтлаа. Мэдээж мөн хөшгөө хаасан. Дотор байрны нэг дүрмэн хаалгаа ямар ч тохиолдолд төгчихгүй. Өглөөс ихэд юу болсон гэж санана. Нар миний нүүрэн дээр тус сэрээлээ. Жинхэнэ айц хөц. Хинч орж ирэх боломжгүй байхад хөшөө дахиад онгоочсон. Яг энэ үед өмнө нь болсон явдлууд зүгээр нэг хэрэг биш байсныг сарлаа. Ганцаараа амьдрдаг байсан болохоор хаана юу тавьснаа сайн мэднэ. Гэвч өглөө босоход үсээ самнах самаа хайгаад болохгүй. Жижигхэн өрөөнийхөө болон дохоо бүрээр ирээдч байхгүй. Өглөө 5 цагт босдог л доо. Тэгээд үсээ янзсан болоод хичээлд явна. Өдөр ирэхээр яг өчтөр оройн тавьсан байрандаа байж байна. Хачин санагддаг байсан ч үүнийг ч нэг их тоодгүй байсан юм. Дахин их сонсон нь нэлийн удаан хугацааны туршид бараг намайг ирснээс хойш дээд давхрынхан манай таацыг бараг нурах шахна. Орой унтахаар хөвцнээс хойш 11 цагийн үед л болгож эхэлнэ. Нүдэн, үсрэн, майжин, чахарна. Би эхлээд 1 сарын турш тиссэн. Учир нь Монгол оюут нь дээрээс нь шин. 1 сарч болоогүй байд хуршүүртэйгээ маргалдаа тэрэггүй гэж бодсон хэрэгэлтэй. Тэсгэл алдаж нэг л өдөр маш ууртайгаар дээд өрөөний хаалгыг боловтол нэг охин унтаж байсан болоод хаалгаа тайллаа. Цааш гарвал бүгд орондоо орсон байна. Би танаа хөргөж дандаа унтах цагаар дуу чимээ гаргаж байх юм. Дахиж ийм зүйл болов жижигт хэлнэ. Гэж хэлтэл өөдөөс гайхсан царай гаргаад бид хизээч чанга дуу чимээ гаргасан зүйл байхгүй. Өөр тэгсэн байх. Гэж тайлбарлаж байхад нь би дотроо ястаа цөм шааж байна даа л гэж бодож ууралсан. Тэр үед бүгд бодогдож хувцас өмссөн хам сургууль руугаа гүйсэн. Сургууль дээр очтол манай ангийн зарим хүүхдүүд ашгүй байж таарлаа. Юу болсон тухайгаа ангийн хүүхдүүдтэй ярьтал нэлээд хэдэн жилийн өмнө ирсэн хүүхд ярихдаа танаа өрөө чинь өмнө багш нарын амралтын өрөө байсан. Нэг талын хан битүүд болтой. Тэр үед бас нэг охин байранд амьдардаг байж байгаад нэг өдөр юу болсон юм бүүмэд хамаг юм аваад Монгол руугаа буцсан. Тэгвэл нэг иймэрхүү юм болж тээ гэж хэлсэн. Нэгэнт л би сурахаар ирсэн хойно нэг жилч болоогүй байж буцах хайраа санагдаж нэг бодлын тэр охин шиг яваад өгмөр байсан ч тийм гоцгол баймааргүй санагдан үлдэхээр шийдлээ. Багшаасаа манай өрөөнд ямар нэгэн охин оруулж хүрэх гуйсан боловч орхон олдохгүй байсаар л байв. Тэр хооронд бүх зүйл урдын адил үргэлжилсээр харин би тэр бүх зүйлс тасгаар шийдэн өөртөө болон үйл таних найзтай хит хитэн сам авлаа. Манай өрөөнд өмнө амьдарч байсан хүүхдүүдийн зарим зүйлсийг гаргаж хаялаа. Цаг, эдэн хувцас, жижиг сажиг зүйлс. Уг нь би буцаж ирээд юм авах байх гэд байлгаж байсан юм. Түүнээс болоод ч тэр сүнсийг уурлуулсан байх гэж бодсон юм. Гинэ тийм төчнөх чимээнээс сэрч эхлэв. Нүдэн нэвэл ямар нэг юм харагдах юм шиг санагдан нүдэж нээсэнгүй сонслоо. Амьдрал дээр юун тэрийг сонирхож харах мантай. Айгаад хөдөлж чадахгүй байсан. Тэгсэн хувцсны шкаф шүүгээ ер нь дотор юм байж болох бүхий зүйлсийг ухаж
гаргаж хидлэн хамгийн мөнгөжж байгаа нь сонсогдлоо. Би нүдийг хийх хүссэнгүй. Дотроо бол хин нэг ингэж бичмэж байгааг сонсоод ороод ирнэ гэсэн итгэлээр хин нэгнийг хүлээж байлаа. Нэг л мэдсэн өглөө болж үүр цайжээ. Хамгийн гаргаад тажчихсан гэж бодон харвал бүх зүйл байранда шинэ юу ч болоогүй мэт. Дахиад ийм зүйл болвол төвчж чадхааргүй санагдаж гараа таашаа чамаагүй гүйчихмээр. Үүнээс хойш өрдийн явдал өргөжсөөр нэг л мэтгэд нэг жил өнгөрсөн байлаа. Та нар итгэхгүй байх л та. Хамгийн хачирхалтай нь би түүнээс өрөөсөө айхаа байсан. Өдөр бүр түүнтэй ярилцаж тэнд байгааг мэдэрдэг болсон байсан. Ганцаараа яриад байхаар хүмүүс их гайхдаг байсан л та. Тэнд амьдрахаа болсон ч би 2 жилийн турш ганцаараа ярьдаг хэмээр байсан. Одоо бодоод байгаа тэнд дахиад 1 жил болсон бол би өөрөө галзуурах байсан гэж бодож байна. Би түүний эд зүйлдээ хорогдож үлдсэн л гэж боддог. Одоо ямар ч байсан би тайван амьдарч байгаа. ...2017 онд Сэлэнг аймгийн Ерөө суманд ээж маань гэрлийн байсагчаар томдогдсон утсан юм. Аавыгаа бүр баг байхад алдаад ээж бид хоёр л зур амьдарч өссөн. Би хотод ажилдаа гэр бүлтэйг амьдардаг байсан үе. Ээж маань очоод эхний ганц 2 сар их л тайван байсан гинлээ. Би ч бас ганц нэг очоод амжчихсан. Нэг юу зүйл нь ээжийн нүүж орсон хашаа байшин уулынхаа бэлтэйгээ их орхон. Хашаан тэгээд их том. Хашааныхаа зүүн урд болонд наалтай. Харин байшины хойд зүгийн хаалганы хажууд. Гэрээсээ гараад 0 орох хооронд л худалч хүнд 4-5 минут зарцуулна гэж бодохоор бас л хэр том хашаатай гэдэг нь ойлгомжтой биз. Ер нь л тэгээд тэр сум онгон дагшин байгальтай бөгөөд тэр нутгийн салдар нь их догшинтыг тэнд амьдардаг байсан хүмүүс бүгд л мэдэх байх. Ээжийн маань хамгийн бага дүү нь бөөгийн унгаттай нэртэй цудаа ихч бий. Нэгэн өдөр ээжийн ажил дээр жаахан асуудал гараад сүүлдээ даралтны хэсэд эртгэн буугаад гэрлүүгээ явсан гэнэлээ. Гэртээ ганцаараа байдаг тул очиод галаа төлөө цай зүгөө чанаа дуучаад хэвдэж байсан чинь унтчихсан байсан гэсэн. Нэг сэрсэн шөнийн 1 цаг болж байсан бөгөөд гадаач цас ороод гэр жаахан хүүтэн тал руугаа болохоор нүүрсээ хичээд ороод саад буцаж унтахаар хэвцэн гин. Тэгтэл үүднээс нь цонхыг нь дагуулад хүний алхах чимээ шинэхэн орсон цасан дээр шажинан дуурч нааш цаашаа холхиж байгаа нь гадаах гэрлийн тусгал цүүдэр нь харагдаж байсан гин. Тухайн үед тавыг таслуулсан шин оройгүй ирдэг байсан болохоор нэг ач холбогдол өгүүлгүй. Маргашуулаа уул одоо би амарч байна. Цаашгаа яв. Гэж өглөөд хэсэг чимээ чагнаж хөвтөж байгаад зүрмэлтэл дахиад л хүн алхах чимээ нэр сэрсэн гин. Цаг шөнийн 4 өнгөрч байсан ба гадаа орж байсан цас ч зогсчихсан байж. Тэгээд тэр хүн нааш цаашгаа олгож алхаад л үүдэн дээр нэрч хэсэг чимээгүй зогсож байсныг хүчтэй их чинь хаалгыг нь хэд хэдэн удаа үзэрч үзээд чимээгүй байж байснаа дахиад л халгаад байсан гэсэн. Гэртээ ганцаараа байгаа эмэгтэй хүнд ямар л алга байх вэ? Тэр шүндэ амрах гэж ирсэн биш, бүрч унтаж чадлагүй өнгөрсөн гэсэн. Өглөөж боллоо. Айж ичгэнч гайгүй болж ажилдаа гарахаар гэрээсээ гартал. Өчтөр шин орж байсан цасан дээр нөгөө явж байсан хүний мөр байтугай хашаанд нь орж ирсэн хооныч мөр байхгүй байсан гинлээ. Тэгээд энэ явдлаас хойш 2-3 хоног дараалаад ийм зүйл болохоор хүн биш байна гэдэгт бат итгэлтэй болоод дархнаас өөд үгээ дуудсан гэсэн. Тэр ихч маань яриалаад жил гарны л нүрийг үзэж байсан юм. Тэр ихч маань ирээд гэрлүүн орсон даруйда царай нь ховс гэдэл илт мэдгдсэн. Би зүгэрсэн юм л да. Ээж чухам анзаарсан үгийг мэдээгүй. Тэгээд ихч маань гэрийг нь тойруулаад улаан уцаар ууж өгчөөд "Ана, би буцаад явах хэрэгтэй болчлоо. Яг одоо явах хэрэгтэй болчлоо. Хүүхэд уйлаад бүү юм болж байна гинэ."
гэж хэлээд бараг гүв шахам гэрээс нь гараад явчихсан. Ирчээд 30 минут ч болоогүй байхад шүү дээ. Ээж бид хоёр гайхан хоцорч үнэхээр л хүүхэд нөөлөд байгаа юм байх гэж бодоод л өнгөрсөн. Тэгтэл шөнө би хар дард сүтлээд ээж ч нөгөө нөхөр хөгөө чинжингөөл юм боллоо. Би үннийг хэлэхэд айж байсан ч ээжигийн хажууд бас яаж тэрнийг гаргах вэ? Түлээний арцнаас томхон мод байгаад үүдний халгаа онгоолоход гарсан чинь хинч байсангүй. Би баг зэрэг тайтгараад ээжигээ тайтгаруулах санаатаа хинч алгаа гэж хэлж дуусаагүй байхад ар нуроонаас хүүд дагаад хөс гартал нэг хүүхэд яг миний ард гингэндэл уйлаад ихэлсэн. Миний ч нүд харанхуулаад явчихсан. Эргэж харж чаддаггүй. Гэхдээ ээж минь байгаа юм шүү дээ гэж бодохын эрхэнд эргэж харсан ч мөн адил хинж байсангүй. Гарч идэн тусгаж аваад гадаа гарлаа. Байшингаа хид хид дорсон шинж алга. Миний мөрнөөс юм огт байсангүй. Гүнэр яаж бодсон харанхуй шин дээрээс нь хар хүйтэн хүүхэд үлээд байж байна гэж юу байх вэ? Гэхдээ цаанаас л нэг чихүү зөргөм хоолой. Ингээд бид хоёр онцлог үүр цайлгаж бошуухан тэндээс нүс юм. Ээж хотод очиод хэд хоног эмнэлэг бараадан хэвтэж бие эмчлүүлж байхад нөгөө эгч мэрээд өөлөн байж хэлсэн юм. Танад хүртэл таны өмсдөг орны чинь толгой хэсгийн болонд орны чинь танаас 4 настай гэмээр эрэгтэй хүүхэд өврөө тэрвэрчсэн над руу цэвхий царайгаар ширтээд сууж байсан. Би маш их цацсан бас айсан. Би таныг айлах гэдэг үүднээс хэлэлгүй аргалах зүйл хийж өгсөн ч тэр юуч болоогүй юм шиг өөдөөс нь нэнэгээд тэр утсыг мэрээд байсан. Тийм хүчтэй зүйлтэй би огт таарч байгаагүй. Тэгэд яаралтай багшийг дуутахаар буцсан ч багш үдээ явчихсан байсан. 2-3 хоногийн дараа ирнэ гэсэн хариулт хэлсэн. Тэгэд би яах учраа ололгүй тагаа ирлүү зархтал энд ирчихсэн байх шүү дээ. Уучлаарай анаа гэж ирээд л уйлж байсан. Тэрнийг мэдээж дарч чадаагүй. Хамгийн гол нь тэр сумынхан бүгд мэддэг мөртлөө хинч ээжт маань хэлж байгаагүй гэж бодхоор л. Би ер нь сүнсхий үзэгдэл гэх мэт алдын зөвс 16 тагаас эхэлж авчирч мэдэрч судлах гэж хичээж ирсэн. Хэд хэдэн үйл явдал байгаач надад хамгийн өрөвдөлтөй бас биеийн шаруус босгож чадсныг нь ярив. Хоёр жилийн өмнө ээжтэйгээ хоёулахнаа Дорногов аймгийн Сайн Шам цомыг зорж байсан. Наадам өнгөрөөд 7 сарын 16-нд очсон. Би өөрөө шантад төрсөн л дээ. Найр наадам хаасаагүй болж танилуудаараа орж их гоё байлаа. Ээж бид хоёр хэд хоног сайхан амарч аваад хот руу буцах гэтэл хотын хамаатнууд Сайн Шамны ихэд сум руу явж байна. Та хоёр чойр авцаа бидний хүлээж бай гэж хэллээ. Ээж бид хоёрын аялал цааш үргэлжлэхээ болов. Бид хоёрыг шандаас гарах үед гинэт бороо орж ирсэн. Хунгаад зүтгж бүмэд бороо асгарч машин барихад их хэцүү байлаа. Бид хоёр сажилж явсаар чойр хүрхээс наан замаас жоохон гараад нэг газар зогссон. Ойр хавьд нь сүнцэн байшин болон вагоны зөвлөгөөс өөр зүйл байсангүй. Хаан зогсноо мэдэхгүй байсан ч холоо галтрины замын тэнд лүн зөвлөг гэд модон дээр биччихсэн байсан. Буруу асгаж байсан болохоор машинаас гаралгүй хотоос ирэх хамаатнуудаа хүлээлээ. Сүлжээ байхгүй. Дээрээс нь 10 минут дотор нэг машин зам дээр явж харагдана. Ээж жоохон унтах гээд бүтээлийг нөмрөөд хэвтэв. Энэ зураг би хийц хөрч машин дотроос борооны зураг аван сууж байлаа. Хотод очиод стори хийх санаатай бичлэг хийх гэж үзв. Би бичлэгээ эхлүүлээд машин доторхоо аваад
Дараа нь машиныхаа хаалгыг онголгож гадаа ямар байгааг бичлэгэн дээрээ тусгаад буцаа машин дотор оруулан ирж бичлэг дууссан байдгийг. Тэр үедээ тэгээд уцаа далд хин жоохон дуг хийлээ. Хотоос чамаатнуудын машины цаваа ирж цаашаа ихэд сумруу хөдөлцгөө. Энэ үед бор асгарсаар л байв. Бидний төөрч үест богдсон хээр талд нэг хоноо. Энэ зур ихэн болсон. Хамгийн урд байсан машин маань үерийн усан дурсаж яваад азар нэг чулуу мөрөд зогссон. За тэр мэрч яах гол зүйлдээ орё. Амралт дуусч бид хотод ирэв. Би ажил дээрээ сунга аялын бичлэг зургуудаа гүйлгэж үзэж байлаа. Гэтэл ээжийг унтаж байгаад хийсэн бичлэгийг үзээд зүрх хаагдах шахаж байсан. Эхэндээ итгээгүй. Хоёр дахь үзлээ. Гурав дахь үзлээ. Үзэх тусам лайц тавцсан. Гэхдээ бичлэгэн дээр ямар нэгэн дүрс ороогүй ч аимшигтай дуу хорогдсон байсан юм. Би чихвчийн дахин сонсоод шор ус босов. Гяс ээжлүү залгаад ажлаар манд арайж нэг сонин бичигдсэн байна гэж хэллээ. Ээж ирээд сонсож үзээ царин сонин болчихов. Тэр бичлэгэн дээр би машины хаалга онголгоод гаднах байдлыг бичлэгэн дээрээ буулгах үед маш муухай дуу чахарч орж ирээд араас нь шууд нялх өгöd уйлж эхэлсэн. Бичлэг дууссан. Би машин руугаа уцаа оруулах үед нэг эрэгтэй хүний хоолой орж ирсэн байсан. Тэр хэлэхдээ имот гэж маш тайвнаар хэлсэн байсан. Би тэр өдрөөс хойш дахин сонсож нийтэс бүх зүйлсийг ухаж ямар нэгэн зүйл олж мэдэх гэж их хичээсэн. Нэг өрөө би бичлэгээ бүрэн ихээр нь фейсбુક постлоод ингэсэн байна. Яах вэ гэдэл хинч надад итгээгүй. Хүмүүс комментээр бла гэдэл. Тэгэд би ээжийг та батал коммент дээр бич хийж хэлсэн. Ээж маань бүх болсон процессоо бичтэл хүмүүс арай гэж итгэж ирсэн. 2 цагийн дотор асар их хандлт авав. Хүн зөвлөгдөө гэр бүлэрээ осолд орж байсан охин надлуу чат бичив. Тэр хавийг мэддэг бүх хүн бараг надлуу чат бичсэн байсан. Олныг ортой гэдэг шиг уламж ирэхэл явчлаа. Гэтэл зарим хүмүүс намайг бичлэгээ устгахыг шаардаж байсан. Тэмээ тэгж зүв байсан. Шинжлэх ухаан баталж чадаагүй зүйлийг батлах гэж яарад яхав. Нэгэн лам хүн над руу чат бичиж байсан. Бичлэгийг чинь үзлээ. Ааж сандрах хэрэггүй. Нялх хүүхдийн сүнс эргэж төрлөө олох гэж уддаг юм. Харин тэр эрэгтэй хүний хоолой маш тайван сонсогдож байна. Чамааг айлгая гэж бодоогүй бололтой. Магадгүй чамаас тусламж гуйсан аав хоёр байх гэж хэлсэн. Тэгээд би бичлэгээ устгасан л да. Хэдэн өдөр надад тэр бичлэгийг үзүүлээч гэсэн чад хүмүүсээс тасрахгүй байлаа. Би бичлэгээ зөвхөн утсан дээрээ хадгалан ирээдүйд мэддэг чаддаг хүнд нь үзүүлэндэ гэж боддог байв. Зөвхөн дотны найз нартаа л үзүүлдэг байлаа. Эмэгтэй найзуудын манууд нь нулимсан зэлгэндэг байсан. Нялх хүүхдийн зөвхөн ойлгох чимээ өрөвдөлтөй санагдсан байх л да. Гэтэл 14 хоногийн дараа шахав би орондоо орох гээд утсан автал утас маань форматлагдсан байсан. Аль хэдийн формат гэсэн бичиг гарч ирээд уншаад дуусч байлаа. Би маш их гайхаж тэр бичлэг байхгүй болсон маш их харамссан. Хамгийн эвгүй хэсэг нь би тухайн явдлыг судлах үед Adobe Audition програмыг авч байсан. Бичлэгээ MP3-аар хувиргаад үйлсэл болгоныг шалгаж байсан юм. Сайн сонсохын тулд студийн сайн чихвж аваад сонсоод үзтэл машины хаалга нэгдээд удалгүй муухай дуу орж ирээд
ардаас нь хүүхэд ойлдог. Утсаа машин руу оруулж ирэх үед хүүхдийн дуулан чангарч яг арын суудал дээр эрэгтэй хүний хоолой гарч таарсан юм. Новшиж одоо ботход ч ивүү байдаг. Тэгэхээр би машиныхаа алгыг онгоолгоод ямар нэгэн далдын зүйлийг машинд оруулаад суулгачихсан болж таарсан. Аймот гэдэг үгийг би нийтээс зөндөө хайсан ч ганцхан орны хийж таарч байсан. Тэр нь булгаар хэл. Тэр үгийг орчуулад үзтэл миний өмч гэдэг үг болж таарсан. Та нар транслейтэд үзэж болно шүү. Ямар ч учир нашрыг нь өөрийнхөө бодлоор олсон би гэдэг хүн тэр өөлж буй нялх хүүхэд болон эрэгтэй хүний төлөө сэтгэл дотроо өдөр бүр наран залбирч даатгаж байсан юм шүү. Энэ л миний амьдралын хамгийн их сонирхол татсан үйл явдал болсон юм да. Японд сурахаар очиод дөнгөж ихний 2-3 хоног болж байтал сургуулийн багш дуудаад том агуулгад хуужин сурж байсан гадаад оюутнуудын үлдээсэн гэр ахуйнаараа аяг тавг гэд хэрэгтэй бүх юмнууд байгаа. Явахдаа үлдээгээд явдаг. Хамт очиж тэндээс хэрэгтэй юмнууд авъя гэд дагуулад явлаа. Би ч нэг их юм аваагүй үлгүүр хувц хатаагч жижиг хайрцаг их мэд зүйлүүд аваад хэрсэн юм. Очоод удаагүй болохоор ихний тоног гэрлээ асаалтаа унтдаг байсан юм. Тэр шөнө унтаж байтал яг шүн дунд нэг л тавгүрхээд сэрж эхлэв. Би ханны хажууд орон дээрээ хан руугаа хараад унтаж байсан болохоор ард юм байвал сүдэр шууд тусна. Тэгсэн яг нэг хар сүдэр наашиж байгаа харагдав. Гайхаж дуусаагүй байтал шууд л хүзүүн доогоор гараа оруулаад боогоод л ихсэн. Би ч шоконд орж айж хөшиж нүднийхээ булангаа харсан чинь араас нь гэрэл тусаа царай нь гарлаад хүзүүгээрээ дүүрэн түлэгцэн соригтой улаавтар нүдтэй. Европ эрэгтэй хүн байсан. Хүн юу н их хайхаар яг тэмцэж дотроо ойрлдог юм байлээ. Би 50-аач гээ дотроо ойрлоход боосон чихтэй маш хурдан толгоогоос өсөж байсан. Тэгэд боолгож яг сонин болоод манараад гайгүй болох үед үүрцлээж байсан юм. Би гэдэг хүн айсандаа гүүгээ дээд давхраа Монгол оюутан найздаа бүх учраа хэлж найзандаа үлдээд найзаагаа гэртээ оруулж байлаа. Тэр өдрөө шууд таньдаг бөө ихчтэйгээ ярихад чи хаанаас яг гэж эмэгтэй хүний жижиг хайрцаг авсан юм бэ гэж загнахад нь үгүй надад тийм байхгүй гэд гүрийж байгаад ороод хартал нэрээ миний ширээн дээр тэр сав байж байсан. Юу билээгээд эргээд ботход хүн нэг юм луг гөлөрч байгаа дийш тийшээ хөдөлдөг дөө. Яг тэрийн шиг л гөлөрч байгаад авчихсан байсан. Би өөрөө ч авснаа мэдээгүй. Бас орны чин хажууд 3 таслахатай шүүгээ байна. Тэрэн дотор наад залууч нь орц суучхад шөндөө гарч ирээд байна. Хоёулынг нь гаргашаа гэсэн юм да. Сүүлд сонсохны найз охиндоо бэлэг болгож өгсөн хайрцагтаа хорогдсон сүнс байсан юм шиг байна лээ. Тэгээд тэр хоёрыг гаргаж хайснаас хойш би яагаачгүй тэндээ бүтэн жил амьдэрсэн. Дөрвөн жилийн өмнө 10 гаруй жил найзсан найз маань гинти нэг явдлаас болоод бурхан болсон юм. Байнга л уцаар ярьж өдөр бүр шахав уусдаг байсан болохоор их л сандаг. Шүн болгон шахав зүүдэнд ордог байлаа. Нэг шүн унтаж байтал их тод зүүдлээд хамтдаа юм ярилцаад имлэг явах гэж байна гэж зүүдлээ.
Би зүүдэн дотроо одоо л муу юм болохоос өмнө аварч чадах юм байна гэж бодоод за хам тэмлэг явъя. Яг ингэж хэлээд сэрсэн байх. Тэгэл хажууд ишээ ирэхдээ нөгөө найз маань надад царайгаа аруулахгүйгээд хүүхдийн өрөөнд байгаа том ванны ачуурыг аваад толгой дээрээ нөмөрч байна гэж бодоод нүдээ нэгэл харсан чинь яг ачуур нөмөрчсөн том өрөөний ширээний дэргэд зогсож байсан. Гэхдээ харанхуй том сүдрэл харагдаж байсан л та. Ерөнхийдөө тийм зүйл байна гэд ялгаж танихаар. Тэгэл би таг гацчихсан. Энэ сандал биш байна. Ийм том байх учиргүй дээ. Энд ямар нэг юмны сүдэр байх ёсгүй гэж бодон таг өлөрчихсөн хэсэг байсан. Тухайн үед надад бол их л удсан юм шиг санагдсан. Тэгээд нөгөөд чинь байж байгаад цаашаа хананд хар сүдэр болж тогтоод л алга болсон. Тэгэхдээ зэрэгцээл гацаа гарч хажууд байсан уцаа аваад цаг харсан чинь үүрийн 4 цаг 15 минут болж байсан юм. Хажууд унтаж байсан дүүгээ дуудаад гэрэл асаалахаар уцаа авах хөвтөж байгаад нэг юм өглөө болгосон. Айсан гэхээс илүү их л гачин санагдчих байсан да. Үүнээс хойш бага охин маань цэцэрлэгээ тараад гэртээ орохгүй гэж уйлаад арай гэж аргадаад оролдог байсан юм. Эсвэл орой унтмааргүй байна гэд унтдаггүй. Игчтэй исэн чинь засал хийлгээд таньдаг бүүдээр нь очиж засал ном хийлгээд хүүхэд зөвхөр болж байлаа. Өөрөө бол нэг их хайж имэггүй ч хүүхэд эмзэг мэдрэмтгий байдаг юм байлээ. Зүүдэн дээрээ надад харагдсан өдөр нь манай охины төрсөн өдөр байсан юм. Урд нь манай найз төрсөн өдөр болгоноор нэрдэг байсан юм л та. Төрөхөд минь хүртэл эмнэлэг дээр хонож хамт байсан болохоор охин дээр нь ирээд явсан юм шиг санагддаг юм. Нэг эрэгтэй найз маань хөдөө гэртээ хараад нэг өрөө найз болон найзынхаа их нэртэй гурлаа тал дээр гарч унсан гэсэн. Их л халуун зам байсан болохоор агаарт ундыг гисэн гинлээ. Тэгээд найз нь их нэртэйгээ гадаа ордсаад харин найз маань машинд арын хаалгыг онгоолгоод тэр хоёр руу хараад хэвцэн гэж байгаа. Тэгээд хөвтөл нойрон хөрөхгүй. Шин 3-4 хүртэл уцсныгаа цэний дүсэл юм үзэж хитэж байгаад гинэт ард нь хүн сууж байгаа юм шиг санагдсан гэсэн. Уг нь тэр үедээ биеийн баруун хэсгээ дараад зүүн хэсэг нь дээд талтаа гэх юм да. Хажуудаад хөвтөж байхад дороо дарч хөвтөөгөө зүүн гар хөл нуруу амарч ирж өвдөд бас яг нурууных нь ард нэг хүн завлаад сууц юм шиг санагдсан гэж байгаа. За энэ нэг л буруу юм боллоо. Яадаг ч байсан эргэж харахгүй. Гээд мэддэг майнаа уншаад лам бөө болон өвөөгөө дуудаж байж тэр мэдрэмж нь үгүй болсон гэсэн. Бас гүргээр ирээ. 2-3 цаг тэгж хөвцөн гэж байгаа. Угаасаа яг тийм болоод ирэхээр хэцүү байх л та. Тэр үед найзыг нь яг тэгж ард нь хүн байгаа юм шиг мэдрэмж төрж байхад босож шийсэн байгаа юм. Гэхдээ бүр яг бараг унтаж байсан орныхоо хажууд. Тэрийг нь хараад маань нэр бас дотроо яасан залхуу хүүхэн бэ? Хол явж ихэд яад юм болоо гэж бодсон гэж байна. Тэр үед найз маань шээс хүрсэн ч хэдэн цаг хөдөлгөөд исээд үүр хаярхад нэг юм босож бийцсаад буцаад унтсан гэсэн. Тэгэд өглөө 8 хавцаа найзын ихнэр хоол хийгээд болсон гинлээ. Харин тэр өглөөд ихнэр найх байх гэд юм яриаггүй гин. 2 хоногийн дараа найзтайгаа уулзаад юм ярьж байтал найз нь би чамд нэг юм хэлчих үү. Манай ихнэр шүн би засахыг босоод чам руу харахад дээр чи нэг хар юм сууж байхаар нь айгаад газ шээжгээд хүнжилтэд орсон байсан гэж хэлсэн гэж байгаа.
Сонин найз маань бас өөрийгөө яг тэгж мэдрээд хар хүн байна л гэж мэдэрсэн гэсэн. Бас доороо дарж хөвтэйг зүүн гар мөрөн яг л тэр өдрөөс хойш үйл болтлоо өвчтэй хүндүрт явсан гэж байгаа. Уг нь бол доороо дарж хөвцөн гар л өвддөг шүү дээ. Бүр сүүлд 2-3 жилийн дараа нэг их сүрхийг үздэг хүн дээр очиод үзүүлтэл чи өхөртэй газар хонсон байна гэсэн гинлээ. Энэ явдал нэг айхтар биш ч тэр хүндээ тухайн үедээ бол их л амар байсан байх.